За хүний эрх хэрэгчлөөтэй холбоотой асуудал яригдж байна. Ерөн сүүлийн үед Монгол улсад хүний эрх хэрэгчлөө тэр тусмаа арчилсан засаглалын индекс үзүүлэлт унж байгаа тухай, уруудж байгаа тухай, доошилж байгаа тухай мэдээл одоо сүүлийн 2-3 парламент дамжаал байнга л гардаг ус. Гадаад олон улсын байгууллагч тэр дотооддоо байгаа нөхцөл байдалч тэр. Тэгээ нийтээ холбоотойгоор энэ хуулийг хэрэгжилтийг хангах ёстой. Төрийн албатай холбоотой, төрийн албан хаагчтай холбоотой, тодорхой асуудал хариуцсан байгууллагатай холбоотой ингээд асуудал дуусахгүй л байнга л гарч ийн л да. За ингээд 2-3 тал хэд хэдэн тал болоод ирдэг. Би яг өөрт бас нэг одоо тохиолдсон гэх юм уу асуудал болсон зүйлийн талаар бас энд тодорхойлол авах гэж байна л да. Тэр юу гэхээр сая 1-р сарын 10-нд улс орондоо нэг жагсаал болно гэдэг баах юм боллоо. Жагсаал болох гэж байгаа ингээд баах юм боллоо. Болж байгаа ингээд юм боллоо. Яг тэр үеэр над бас нэг ар гэрт гачигдал бэрхшээлж гараад ийм байдалтай л байлаа. Тэгсэн ТЭСО жагсаал зохион байгуулах гэж байгаа, санхүүжүүлэх гэж байгаа юм байна гэдэг мэдээ урд нь гараад. За тэр жагсаалынхаа өдрийн чөлөө хэзээ чөлөө жагсаал зохион байгуулсан, ТЭСОгоос мөнгө авсан, ТЭСОгийн хүмүүс ирж жагссан гэдэг нэг бас нэг баахан мэдээ бүр нэртэй, хаягтай, эзэнтэй, биетэй баахан хүмүүс сошиалар гарсан. За тэрний маргааш нөлөө нөгөөдөр нөлөө надтай холбоо компани одоо чинь нэрэнд дурдж байгаа компанийх нь гомдол гаргасан байна лээ. Үнэн зөв байвал энэ бүгдийг шалгаж өгөөч гэж. Тэр чи одоо 1 сарын 10 гэхээр өнөөдөр 3 сарын 20 гэхээр за лавл 2-3 сар болчлоо. Хариу байхгүй таг. Тэгэхээр энэний цаана ер нь энэ хуулийн байгуулагч одоо дураа хөрөхээр хойш төшгөө ажиллагаагаа л дуртаал юм хийдэг юм байна. Дургуугаа хөрөхээр ингээд хэдэн сараар нь эзэнтэй биетэй нэртэй устаага томоохон хэрэгт ингээ би нэг үтгэчээд тэрэнд гомдлохоор ингээ хариу байхгүй таг байж болдог. Энэ нэг л ийм нэг одоо би нэг ийм тохиолдсон жишээ л ярьж байна л би хэн нэгэн хүний энэ тэндээс юм ирсэнгүү. Тэгэхээр одоо тэр цагдаагийн байгууллагын удирдлагаас байх шиг байна. Хууль зүйн сайдыг энэ юу нь яг ингэж байж болдог юм. Хоорондоо зөрчилдсөн хоёр асуудал дээр энэ ч одоо аль нэгнийх нь буруу гэж гарч ирэх ёстой үст. Нэг бол тэр жагсаал зохион байгуулсан юм бол мөнгө төгрөг хаанаас хаашаа шилжсэн, ямар нэртэй устай хүн хаанаас ирж тэр жагсаалд оролцсон гэдгийг нотлох баримттайгаар ингээд олон нийтэд нь тавиад тэр зохион байгуулсан бол буруугийн дуртах ёстой баг. Аль эсвэл энэ худлаа юм бол тэр нэртэй хаягтай хүмүүс хэн нэгэн хүн буруу хүлээх ёстой баг. Тэрний цаа магадгүй захиалагч хийж байх ёстой баг. Аль эсвэл ингээд ийм тодорхой асуудал дээр энэ хуулийн байгууллага аль эсвэл ур чадвар нь хүрэхгүй байдаг юм хэдэн сараараа мөрдөөд 30 олддгүй байдаг гэж ойлгохгүй байна. Энийн дээр та болоод энэ цагдаагийн байгууллагын зүгээс нь хариулт өгөөч. Энэ бол бас өнөөдрийн яригдж байгаа асуудалтай тодорхой бас ингээд ийм нөхцөл байдлын хувьд бас за Алтан гэрэл сайд хариулт өгье. За цогтгорл гишүүний хувьд сая ярьж байгаа нөхцөл байдал бол үүссэн. Бас арга эрт нэмэлттэй явдал тохиолдсон, уугшуу тохиолдсон үед бүр ийм зүйл гарсан. Бид бол маш сайн мэдж байгаа. Тэр нэр хаяг нь тодорхойгүй ийм хаягуудаас ийм мэдээллүүдийг яг тэр эмгэнэлттэй үед тарааж, цаацаж ингэж явсан ийм асуудлууд бол гарсан. За тэгээ албан ёсоор цогтгорл гишүүн гомдлоо гаргасан. За тэгээ бидний хувьд энэ гомдолд чалах ажиллагаа ер нь хийгдэж байгаа юу? Энэ үйл ажиллагаа чи хуулийн дагуу явагдаж байгаа юу гэдэг энэ асуудлаар цагдаагийн байгууллага хандсан. За тэгээд таны гаргасан гомдлын хүрээнд хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааныхаа талаар мэдээллийг журмынхын дагуу танд өгнө гэсэн ийм хариу бол цагдаагийн байгууллагаас өгсөн байгаа шүү. Тэгэхээр хариу өгдөнө гэж ойлгож ер нь яг үүнийг тохиолдуулаад хэлэхэд энэ цахим орчинд илт худал мэдээлэл тарааж байгаа энэ асуудлыг илрүүлэхтэй холбоотойгоор зөндөө бол асуудал цагдаагийн байгууллагад бас тулгымцсан асуудлууд зөндөө байгаа. Өдөр иргэцсэн энэ чиглэлийн гомдол мэдээлэл бол ихсэж байгаа. Ингэж гүтгсэн, ингэж худлаа ирсэн, энэ хаягнаас инглээ гэдэг гомдол бол өдөр иргэцсэн ихсэж байгаа. За тухайлах юм бол залилах гэмт эргийн хүртэл одоо дийлэн хувь нь цахим залилан болж ингэж хувьсж байгаа. Тэгэхээр таны тавьсан асуудлын зүгээс гомдол гаргагч иргэний хувьд танд яг албан ёсны хариу өгөгднө гэж хариулъя.